Тэгэхээр бид шоог эвлүүлж байхдаа нэг зүйлийг санаж явах хэрэгтэй. Та эвлүүлж байгаа талаа доороо барих хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нар нэгдүгээр талаар нэгэнт эвлүүлж гисэн байгаагийн хараад авах шаардлага байдгүй. Дээрээс нь айл болох эвлүүлээгүй байгаа талаа харснаа хэдвэл дараагийн үйлдэлүүдийг хурдан арах болон хурдан эргүүлэх боломжийг бидэнд олгодог учраас энэ маш чухал арга юм шүү. За тэгэхээр бид бүхэн булан оруулах гэдэг бол үндсэн 3 тохиолдол байдаг. Ягаад тэгэхээр булан гэдэг л өөрөө 3 талдаж бас 3 байралтай очих боломжтой гэсэн үг. За одоо жишээ нэг харацгаая. За цагаан өнгийн булан байна. Бидний л харсан чиглэлтэй. За дээр нь улбаш оронг байна. За баруун талаараа цэнхэр өнгө байна гэсэн. Тэгэхээр энэ булангийн доош орохыг бид нар яаж мэдгүй гэхээр булан болон төвийн өнгөтэйг бол хооронд нь харьцуулж хараад хэрэг тухайн булан тухайн өнгөтэйг таарчлах юм бол байрал нь зөв буюу зөв орох боломжтой гэсэн үг. За харцгаая цэнхэр өнгө төвтэйгээ таарч байна. За дээрээ улбаш оронг урдаас харж байгаа улбаш оронгийн таарч байгаа учраас энэ булан ийш орох нь зөв гэсэн үг. За бид бүхэн одоо булан өөрлөг гарч байгаа буюу урагшаа чиглэлтэй байгаа мэдж байгаа. Тийм болохоор энийг хэрхэн яаж доош оруулдгийг сурцгаая. За тэгэхээр баруун гарахад 7 хуруугаар оройг буюу шар талыг зүүн чиглэлд нэг удаа эргүүлнэ. За харин одоо шооныхоо баруун гар талыг дээш нь өргөнө. Нэг удаа. За одоо буцаага зүүн гарахад 7 хуруугаар оройг баруун чиглэл рүү буцааж түлхэнэ. За тэгээ эцэст нь баруун гараа буцаага доош нь болгоно. За ингэсэн бидний ихний булан буюу улбан шар цэнхэртэй булан илэрсэн байна. За булан илүүлсний мэдсэн учраас бид энийг бол хараад авах шаардлагагүйгээр тэнхлээсээр дараагийн булан гэдэл хайж эхэлнэ гэсэн үг. За энд бидний дараагийн булан гарч ирсэн байна. За цагаан, улаан, ногоон. За бид нар хамгийн түрүүнд болохоор тухайн буланг энэ байралд орох нь юу вэ? Доор орох нь зөв үү гэдгийг бол тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр бид нар өнгүүдийг тулгаж харна гэсэн үг. За ногоонг энд байна уу? Байхгүй байна. Улаантай зөрж байна. За ногоон цэнхэр зөрж байна. За тэгэхээр биш гэсэн үг. Улаан хидээр энд байгаа гэсэндээ нөгөөг нь таарахгүй байгаа учраас энэ булан биш гэсэн үг. Тэгэхээр аль талд байгаа ялгаагүй бол булангууд нь төвийнхөө өнгөтэйгээ зайлшгүй тарах хэрэгтэй. Энэ үед нь та яах ёстой вэ гэхээр за шооныхоо тэнхлийг солих хэрэгтэй. Тэнхлийг солиод үзнэ. За мөн давхар оройгоо эргүүлээд тухайн булаг дээр баруун гарыгаа харалдаа дээр байлгах хэрэгтэй. За одоо идэл харьцуулж харцгаая. Ногоон гэж таарч байна. Улаанг таарч байна. За булан гэдэл танилуу харсан чиглэлтэй учраас бид тэр оройг зүүн тийш эргүүлнэ. Баруун гарлыг дээш нь өргөлөө, оройг буцаагаад баруун гарыг доош нь буулна гэсэн үг. За ногоонд улаан цагаангийн булан болсон учраас бид тэрийг харах шаардлагагүйгээр дараагийн булан руу шилжиж. За тэгэхээр дараагийн булан болохоор цагаан өнгө байна. Цагаан өнгө. За өөдөөс ногоон гарч байна. Ногоонтойгоо таарсан. Дээр байгаа улбаш хөрөнгөнд баруун гартлын улбаш шар төвтэй таарч авч энэ булан орох нь зөв гэсэн. За бидэрт гол өнгө буюу цагаан өнгөнийхөө булангийн байрлалыг харах юм бол энэ удаад баруун гарын харалтай. За тэгэхээр баруун гарын харалтай байх юм бол бид бүх энийг яаж оруулдаг вэ гэхээр за 3 руугаа дээрээс нь бариад баруун гараа дээш нь өргөнө. За одоо баруун гарахад 7 хуруугаар оройг зүүн гар дэш эргүүллээ. Тэгээд баруун гарыг доош нь болгоно гэсэн үг. За дахин нэг давч хийж үзье. Баруун гар дээшээ оройг зүүн гар тал руугаа баруун гараа 7 хуруугаар эргүүлнэ. За тэгээ баруун гараа доош нь болгоно. Ингэснээр цагаан улбаш хөрөнгөний булан маань нэвлэрлээ. За бид бүхэн үзэгдээгүй байгаа нэг тохиолдол бас байгуулсан байгаа нь болохоор тухайн өнгийн булан маань дээрээ чиглэлтэй буюу дээшээ харсан байгаа тохиолдол байна. За энэнд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр за баруун гарлыг дээш нь өргөөд оройг болохоор 7-оор 2 удаа эргүүлнэ гэдэг. 1 2. За одоо баруун гарыг салахгүй доош нь буулгалаа. За одоо энэ булангийнхаа чиглэлийг болохоор бид нар баруун гартлаа барихын тулд зүүн гарахад 7-оор баруун ширүүл. За булангийнхаа байрлалыг харах юм бол бидний мэд амархан түрүүхэн хийж үзсэн булан баруун гартлаа тохиолдсон. Тэгэхээр баруун гартаа дээш нь өргөлөө, оройг зүүн гар дээш нь эргүүллээ. Баруун гарлыг доош нь буулгалаа. Ингэснээр бидний эхний өнгө буюу булангууд маань төвтэйгээ хамт тэгтэл ирмгийн хамт тэгтэл зөв илэрсэн байна гэсэн үг. За би та бүхэнд болохоор булан дээр гардаг бас өөр нэгэн бэрхшээлтэй зүйл буюу за хэрвээ өөр өнгийн булан энэ нөгөө ирмгийн хооронд болохоор завсарт нь буруу орсон байл бид нар яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэхээр би энэ дээр гэдэг та бүхэн зааж өгье. За тухайн булан гэдэл дээш нь гэдэл гаргаж авах хэрэгтэй байдаг. За аль эсвэл яг таарах булан авчираад оруулж болно. Хэрвээ таарах булан юу байх юм бол бидэнд үлдэж байгаа нэг сонголтод тухайн булан дээш байгаа гэдэг буюу шар өнгөлөг гаргаж авах хэрэгтэй байдаг. За тэгэхээр бид нар гэдэл булангийнхаа 3 үйлийг үзсэн. 3 үлийн хамгийн ихэнд хийж байгаа үйлийг бид нар хийгээд булан дээш нь гаргаж авч болно. За энэ нь болохоор баруун гартлыг дээш нь өргөөд
оройг 100 гаар тийш эргүүлээд энэ буланг холдуулж байгаа. За тэгээд баруун гартлыг доош нь болгоно. За ингэсээ бидний гэдэг буруу орчсон байсан булан маань дээшээ буюу тааруулах боломжтой байдал руу шилжиж байгаа. За шоог эргүүлж үзээд өнгүүдийг харьцуулж үзье. Тухайн буланг зөв байрлалд нь оруулахыг бид нэр тааруулж харчлаа. Оройг холдууллаа. 10 дээшээ оройг буцаагаад доош. За эмчлэгдээ булангуудыг оруулж болдог байна. За энэ удаагийн жил бид бүхэн 3x3 доош оны 2 дугаар үеийг бол илүүл сургуулна. Тэгэхээр 2 дугаар үеийг илүүл сурахад бид бүхэн шаранг оролцоогүй ирэмгүүд буюу жишээ нь цэнхэр улаан шиг гэдэг бол өнгүүдийг таарах өнгөнийхөө завсарт буюу байрлалд зөв оруулснаа гэдэг бол 2 дугаар үеийн хэсгүүдийг амжилттай хийнэ гэсэн үг ээ. За тэгэхээр бид бүхэн 2 дахь шоны 3 дахь шоны 2 дугаар үе дээр анхаарах зүйл нэг юм бол дурын өнгөн болохоор төвийнхөө өнгөтэй зайшгүй яг иймэрхүү харагдцаа гэдэг бол таарсан байх хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь улаан болон улаангийн ирмэг нь улаангийнхаа төвтэй таарсан байгаа. Тийм үү? За таарсныг мэдсэн бол дээр байгаа өнгө буюу цэнхэр өнгө гэдэг зүүн талд орох уу, аль эсвэл баруун талд орох уу гэдгийг зайшгүй харьцуулж харах хэрэгтэй байдаг. За тэгэхээр бид бүхний харж байгаа өнгө бол цэнхэр өнгө байна. Цэнхэр өнгө бидний зүүн талд байна. Ягаад тэгэхээр цэнхэр өнгөний төв зүүн талд байгаа учраас. За тэгэхээр бид бүхэн өнгийг зөв хааш орох гэдэг зөв тодорхойлсон учраас одоо үйлдэл хийж үзье. Зүүн тийш орох тохиол гэсэн үг юм. За тэгэхээр 100 гар тал руу оруулахын тулд бид бүхэн оройг баруун гар жишээгээ холдуулна. 100 гарахад 7 уруугаар. За одоо 100 гартлыг дээш нь өргөөд за баруун гарахад 7 уруугаар оройг 100 гарч эргүүлнэ. За харин одоо 100 гараа доош нь буулгаад үцгээр энэ чигд бол юм нэгэн цул буюу нэг л хос гэж нэрлэдэг. За энэ хос байна. За сая 100 гарын тохиол байсан учраас бид бүхэнд шооныхоо тэнхлэхийг өөрлөг гарах буюу зүүн чиглэл рүү эргүүлж барина. За хэдлээ булангийнхаа байрлалыг харъя. За булангийн байрлал нэг хэд бол бидэнд л харсан байна тийм ээ. Тийм болохоор бид бүх энийг булангийн тохиолд шиг оруулж болдог. Оройг зүүн шин эргүүлээд баруун гартлыг дээш нь өргөнө. Харин одоо зүүн гарынхаа 7 уруугаар оройг баруун шин эргүүлээд баруун гартлыг доош нь болгоно. За ингэсэн бидний түрүү харсан цэнхэр улаангийн ирмэг маань амжилттай хэвлэлээ. За нэгт хэлүүлсэн байгаа учраас бид бүхэн анхаарлаа дээд үйлүүгээ буюу шар тал байгаа шарангийн хэсэг рүү хандуулъя. За энэ ч гарч байна. Улаан ногоонг. Бид бүхэн ягаад улаан ногоонгийг сонгож байгаа гэхээр шаранг оролцоогүй байх ёстой гэдэг дүрмийг биднээс санах ёстой. За харцгаая. За улаан цэгрэн ижлэхэн биш учраас бид бүхэн шоогоо доод 2-2 нэргүүлж болдог. За аль эсвэл та шоогоо барьж байгаад өөрч ширгүүлээд дагуулan оройг ивдэл эргүүлж явах ёстой. За даарцгаая. Энэ ч болохоор улаангийн ирмэг төвтэйгээ таарсан байна. Дээдлийн өнгө нь болохоор ногоонг. За тэгэхээр ногоонг баруун талд байна уу, зүүн талд байна уу гэдгийг харцгаая. Зүүн талд цэнхэр өнгө, баруун талд ногоонг. Тэгэхээр тухайн ногоонг маань баруун тал руу орох нь зөв гэсэн үг. За бид бүхэн баруун тал руу оруулж байгаа учраас барууны эсрэг тийш нь эргүүлж хэлэх ёстой. Оройг зүүн тийш нь эргүүлнэ баруун гарынхаа 7 уруугаар. За харин одоо баруун гараа дээш нь өргөнө. За оройг зүүн гар тийшээ буцааж эргүүлье. За харин одоо баруун гараа доош нь болгоно. За бид бүхэн баруун чишээ оруулж байгаа учраас тухайн шооныхоо тэнхлэхийг баруун чишээс хэвлэх гэсэн үг. Тэгэхээр баруун чишээс хэлье. За энийг харцгаая. Энэ чигдэл хос маань өссөн байна. За энэ удаа болохоор арай шинэ тохиол байгаа шүү та бүхэн санаж магадгүй. Гэхдээ энэ болохоор булангийн тохиол зөв зүүн талдаа өрсөн байгаа гэсэн үг. За тэгэхээр оройг болохоор бид бүхэн энэ доош оруулж байгаа учраас эсрэг тал руу буюу баруун тишээ оруулна. Баруун тишээ төлөх хэрэгтэй. Зүүн гарынхаа 7 уруугаар. За харин одоо зүүн гартлаа дээш нь өргөлөө. Баруун гарынхаа 7 уруугаар оройг буцааж эргүүлээд зүүн гартлыг доош нь болгоно. За ингэснээр бидний ногоон улаангийн ирмэг маань амжилттай хэвлэлээ. За анхаарлаа бид бүхэн буцаагаад сүүлийн үе буюу дээдлийн үе рүү анхаарлаа хандуулна. За энэ чийд бол ногоон улбал шоронг байна. За би харъя. Ногоон улбал шорон таарсан. Улбал шоронгийн баруун талд байгаа тохиолдол. Саяны тохиолдол гоц. Тийм болохоор бид бүхэн саяныхаа үйлийг маш анхааралтайгаар давтан хийнэ гэсэн үг. За дараагийн өнгийг харъя. Шоронг оролцоо гэх юм бол энэ байна. Цэнхэр улбал шорон. За ирмэг маань таараг байгаа учраас бид бүхэн оройг эргүүлж үзээд тэнхлээс болоод харъя. За одоо таарсан байна. За улбал шорон зүүн талд байгаа учраас бид бүхэн 100 гарын тохиолдолд 100 гарт хийдэг тохиолдлыг хийнэ. Та бүхэн анхааралтай тагаа тийгээрэй.
20 дугаар эвлүүлж болохоор бас нэгэн төвхтэй алдаатай бидний сураагүй байгаа тохиолдолд гарч болдог. За энэ тохиолдолд болохоор тухайн ирмэг маань буруу ирээ буюу мушраад орсон байгаа тохиолдол яг энэ зургалт одоо бичлэгнээр харагдж байгаа шиг байгаа. Энэ тохиолдолд хэсгэмдэл бид бүхэн энэ дээр байгаа дурын ямар ч хамаагүй шар өнгө байсан ч хамаагүй гэдэл энэ баруун тал руу сольж авна гэдэг л үндсэн ойлголттой байхад болно. За тэгэхээр бид бүхэн энэ өнгийг таарсан байна гэж төсөөлөөд хэдийгээр тааруулсан бид бүхэн төсөөлөх хэрэгтэй. За таарсан байна гэж бодоод баруун тишээ оруулах тохиолдол их гэсэн. Тэгэхээр бид бүхэн үйлдэл саны оройг зүүн тиш нэргүүлнэ, баруун гартлыг дээш нь өргөлөө, оройг зүүн гарт тиш нэргүүллээ, баруун гартлыг доош нь болгоо. За тэнхлэхээс солиод оройгоо баруун тишээ зүүн гартлыг дээш нь нэргүүллээ, оройгоо буцаагаад доош нь болгоно. За тэгээд зүүн гарт болгоё. За тэгснээр бид бүхний нөгөө буруу орчсон мушраад орсон байсан ирмэг маань өөрөө гараад ирнэ гэсэн. Энэ үед нь бид бүхэн дөрмийнхаа дагуу буюу яг зөв байрал дээр нь тааруулах буюу ирмэг төвүүд нь зөв болох хэрэгтэй. За үүний дараа өнгөө тодорхойлно баруун талд байна. За одоо бид бүхэн нэг хийж учраас үйлдэлээ анхааралтай зөв хийхэд болно. Өөр нэгэн тохиолдол гэх юм бол зайлшгүй тухайн ирмэг маань өөрөө мушраагүй өөр өнгийн ирмэг нь өөр талд орсон байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр бид бүхэн эргэцсэн байгаа ирмэгийн тохиолдлыг энэ дээр гэдэл ашиглаж болно гэсэн. Ингэснээр буруу орсон байгаа ирмэгийг зөв байралд нь гаргаж яваад зөв өнгөн дээр нь оруулна. За би ямар ч хамаагүй өнгийг нь баруун гарын тохиолдол байна гэж бодоод оруулна. За даарцгаая. Ногоон өнгийн ирмэг төвтэйгээ таарсан дээдлэн өнгө нь авч дараа улаан өнгийн ирмэг төвтэйгээ таарсан дээдлэн өнгө нь ногоон өнгө байна. Баруун гартал орох тохиолдол байна. За ингэсээр түрүүнд энд орсон байсан цэнхэр улаангийн буруу ирмэг нь бас гараад ирж байгаа. За тэгээ бид бүхэн тааруулж үзнэ. За зүүн гарын тохиолдол байна. За ингэсээр бид бүхэн 3-3 тушааны 2 дугаар үеийг амжилттай хэлж зурлаа.